Сэрээрээ дахиад л хоцорч байна уу? Заримдаа бид иймэрхүү гүнүүдээс үнэхээр их залхдаг. Зарим өдөр бидэнд унтахгүй байж байгаад ажил хичээлдээ явах нь илүү амар санагддаг. Хэрэг хүмүүс шүн унтах бол юу болох вэ? Бид хэр удаан унтахгүй байж чадах вэ? Хэрэг унтахаа болчихвол бидний хийж байгаа зүйлс үр дүнтэй байж чадах уу? Таны бид яг юу тохиолдох вэ? 1964 онд Америк нэгдсэн улсын сурагч ямар нэгэн сэргээш бодис, кофе, кафенгүйгээр унтахгүй байх дэд амжилтыг эвдсэн байдаг хэмээн тэмдэглэн үлдчихэж. Тэрээр бүхэл бүтэн 11 хоногийн турш 1 минут унтаагүй байж. Үүнийг оюутнууд сонсож байгаа бол улирал дундын шалгаас та нарыг унтуулдаггүй мэднэ. Та нар сайн байж чаднаа. Гэхдээ унтвал энэхүү Америк сурагчаас гадна өчнөн олон иймэрхүү тохиолдлууд бүртгэсний нэг нь Вьетнамын иргэн болох Тай Нок байна. 45 жил огт унтаагүй байна. Албаар унтаагүйч тэр архаг нойр гүйдэлтэй марш эртнээс тэмцэж байгаа нэгэн. Үүнийг эмчлэхийн тулд маш олон төрлийн нойр сүлэх чимийг ашиглаж байсан ба төдийлөн сайн үр дүн үзүүлээгүй байна. Wait a minute. Who are you? Америкт нэг ч удаа унтаж үзээгүй ир гэдгээр алдартай Ол Херфин 94 жилийн амьдралыг тулахдаа огт унтах гэдэг зүйлийг мэдэрч үзэлгүй нас орсон байна. Үүнийг ярьж байгаа над ч гэсэн та нар итгэхгүйж магадгүй л дээ. Энэхүү хоёр хүнийг хүмүүс буруугаар ойлгон унтдаггүй хүмүүс гэж юу байсан бэ гэх мэтээр шүүмжиж, зарим нь бүр сэрүүн байхдаа унтаж байдаг хүмүүс гих мэтчлэн ярьдаг. За өөр нэгэн туршлыг та бүхэнд танилцуулъя. Рэнди Гарднер гихч ахлах сургуулийн сурагч хүмүүсийн энэхүү ойлголтыг цөм цохиж 1963-нд 11 хоног 25 минутын турш унтаагүй юм. Тэрээр энэхүү 11 хоног октоос унтаагүйд бол дуусгасныхаа дараагаар 14 цаг 46 минут унтсан байдаг. Эхний 3 хоногтой сэтгэл зүйн байдал нь маш их муу болсон ба богино хугацааны ой санамж алдагдaltaй болж хийм сарах шинж тэмдэг туршилтын хугацаанд ажиглагдсан байна. Та одоо хүртэл хэрэг би унтахаа болчихвол бидний амьдрал илүү дээр болно гэж боддгоо. Эсвэл бидний сэрүүн байдаг 16 цагтаа хийдэг зүйлс маань илүү үр дүнтэй болох юм шиг санагдаж иж магадгүй. Эсвэл хэрэггүй орондоо өвтөх шаардлагагүй болно гэж бодож бас болох юм. Гэхдээ унтах нь хүмүүсийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй учраас бид унтдаг. Унтах нь маш олон давуу талтай. Дундаж жирийн хүн амьдралынхаа 3/1-ийг орондоо өвтөж унтаж өнгөрөөдөг. Тэгэхээр бид огт унтахаа болчихвол яах вэ? Живела. Таны гэр бүлд зориулж бүтэв. Бидний бие махбод яах вэ гэдгээс эхлэе. Хүн унтаж байх хооронд бие гормоныг ялгаруулан тэнцвэртэй байдлыг хангадаг бөгөөд энэ хүний биеэс зарим төрлийн хорёодыг зайлуулж байдаг. Зарим эсвэл чинээр төлждөг. Хэрв та тухайн өдөртөө дасгал хийх буюу ямар нэгэн биеийн хүч шаардсан зүйл хийсэн бол та сайтар унтаж амрах шаардлагатай болдог. Учир нь тэгснээр хүний булчин төлжин ургадаг бол өөр нэг сайн тал нь өөх шатаадаг байна. Та унтахгүй байлаа гэж бодоход эхний 24 цаг бол тийм ч муухай өнгөрөхгүй. Та бүр унтахгүй байх чинь гоё ч юм уу гэж бодох магадaltaй. Учир нь нойргүй байх нь psolimbic bad boy буюу допамин ялгаруулалтыг дэмждэг. Тиймээс нойргүй ганц хоног явахад тухайн хүнд таатай санагдах байх. Гэхдээ ийм зүйлд хуурдаж болохгүй. Энэ нэг их удаан үргэлжлэхгүй. 24 цаг нойргүй явсны үр дүн таны хийж байгаа бүхэн удаашрах болно. Та бүр юу хийж байгаагаа ойлгохоо ойлно. Энэ хооронд таны тархинд бараг л гал асна. Унтлагын хит хитэн үе шат гэж байдаг. Нэг унтлагын үе шатанд хүний тархины мэдрэлээс тархины кортекс дотор сэргээгдэж байдаг бол зарим шатанд мартагдсан дурсамж ой санамжуудыг мөн сэргээгдэг гэдэг эрдэмтэд тогтоосон. Тэгэхээр үүнээс дүгнэлт хэлэхэд хүний өдөр тутамдаа хийдэг үйл ажиллагаанууд нь унтахгүй байснаар муудаж болохыг харж болохоор байна. Ой санамжаа мартаж мэдрэлээ сэргээхгүй илүү удаан болж сэтгэл зүйн хувьд мөн тогтворгүй болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл та яг согтуу хүн шиг хавар гаргана. Гэхдээ согтохгүйгээр шүү дээ. Согтуу гэснээс бас нэгэн сонирхолтой судалгаа байсан нь нойргүй байгаа хүний цусан дахь алкоголны хэмжээ тэг 110 байсан гэдэг үр дүн гарсан байна. Тэгэхээр нойргүй байна гэдэг нь та ямар нэгэн зүйлийг бидан хийх чадамжгүй ч болгож болно. 2 хоног унтаагүй гэж бодъё. Таны бие бүр ямар ч тэнхлэхгүй болох нь гарцаагүй. Таны биеийн глюкозын хэмжээ багаснаар та тэнхлэхгүй болж байгаа гэж ойлгож болохоор түүнчлэн таны царай маш их цонхих болно. Нүдтэй нь улаанаараа эргэлдэг нүдний доогуурч нь үрчлээ хөхрөлт үзэгдэх болно. 3 дахь хоног та хийм сарж эхлэх нь гарцаагүй. Та REM нойронд орж чадаагүйс хойш та хүсэхгүй байгаа ч таны бие зүүдлэхийг хүснэ. REM гэх одоо зүйлийг ойлгохгүй байгаа та манай энэхүү хвшлийг үзээрэй. Дээр нь линк нь гарч байна. Харин унтахгүй байгаагаас болоод зүйд танд бод амьдрал дээр чинь болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл hallucination гэх зүйл танд тохиолдно. Иймэрхүү байдалтай таны амьдрал үргэлжлэх юм бол та амьд түхтлээс ялгаагүй болох байх. Бидний амьдралд нойр гэх зүйл маш чухал бөгөөд хүн гэдэг нь унтахгүй бол амьдрах боломжгүй юм а. Re-explained. Живела. Таны гэр бүлд зориулж бүтэв.